Бүх гонгон Баядын алдарт бүх гонгон бол говь төшөөгүйний хошуу одоогийн зүүн говь Хяргасын нутагт нүүдлэн нутаглаж байжээ. Тэрбээр хар бур ажил хийж амь хот тичээж явахдаа бэр чадал нь олон гайхагдаж улмаар бүхүүлж гонгооны эгч цөөн тооны өхөр малтай мөн л ганц бие амьдардаг байжээ. Гонгоо хөлс зөөж айл амтан зарагдаж явдаг учраас ховор уулздаг байж. Нэгэн удаа гонгоо эгчтэйгээ золгохоор нутгийн айлуудаар бууж морцоор явж байтал хүмүүс эгчийг нь гонгоогоос илүү бэр чадалтай мэтээр ярьж байжээ. Гонгоо түнд үнэмшсэнгүй. Нэг сайхан хар хурганы сэгсүүрэг арьс зөөлөн илдэж өвөртлөөд бушхийг нь зөвхөн суугаараа цухуулгаж гаргаад эгчиндээ буужээ. Гэтэл эгч нь үхрээ сааж байна гин. Үнийгээ сааж дуусгаад туглаа тавьж хөхүүлээд хувинтай сүгээ авч гэрийн үүдэнд ирж цасал өргөж байснаа гонгоог дуудаж одоо чи тэр муу бэрүүн бухыг босгоо тавьчихаач гэж гин. Гонгоо гарч харвал нэг ивэртэй өхөр хотны захад өвдсөн бололтой хэвтэж байхаар нь очвол Монголын 5 настай бухыг 2 иврээр нь газар хатгachаад үнийгээ сааж дуусгаад босгох гэж байгааг нь тэр юм байжээ. Гонгоо гэрт орж ирээ цай эдээг нь уугаад сууж байтал эгч нь хурганы сэгсүүргийн бушхыг харчгаад чи юу авч явна? Наад арьсаа надад өгчих гэж гин. Гонгоо миний өврөөс та гаргаад авч чадвал авал даа гэж хичээ. Тэгтэл эгч нь юу гинэ муу турсах гэж хэлчихэд хурч ирээд сууж байсан гонгоог хажуугаар нь түлхэж унгаагаад хоёр гараараа өвөрдөх арьсыг нь сугалж аваад дэлгэж үзснээ чи яваа аятайхан илдсэн байна. Эгч нь намартаан чамд аятайхан нудрах гэж юм олж өгөө гэд авч хоцорсон гинэ. Нэг удаа гонгоогийн эгч нь навсгар гэр нь бөөрөн дээр хоцорсон учраас айл амтан дагаж нутаг орох гэхдээ унаа хөсөг олдохгүй болохоор гэрээ баглаж тавиад дээр нь эгчийгээ орд дэвсгэртэй хэвтүүлж үүрч аваад нутаг гарсан гэдэг. Нэгэн баян айл эсхий хийгээд нэглээд хэдийг зөөж чадалгүй хээр орхиод хүрчээ. Шинэ хийж гаргасан эсхий устай учир хүнд байдаг. Гэтэл гонгоо ирж эсхий зөөж өгөх болсон байж. Устай хүнд эсхий хүн нэгээс илүү үүрч даахгүй. Гэхдээ бүр бэр чадалтай хүн л үүрдэг байж. Гэтэл гонгоо хээр үлдсэн 6 эсхийг эвхэж баглаад үүрч хүргэж ирж. Хожим гонгоо эгчтэйгээ хоёулаа нэг дор амзууж аж төрөх болсон бөгөөд эгч нь тэр үед нас хөгширч хоёр хөлн цогцсоод аахгүй болжээ. Гонгоо 40 гаруй настай бэр тэнхээ хүч чадал нь эд үеэсээ хазааж буурч байсан үеийг тэднийг Хяргас нуурын хөвөө шахам газар наран бийд хүрч байгаад өвөл ойртож ирэхэд унаа хөсөггүй амтан хүн цөм нүгээд явчихсан ганц биеэрээ элсэнд булчихсан юм шиг хоцорч тэндээ өвлжжээ. Гонгоо арьсныхий аргамт сүр илдэж жаал зугаа хүнс хоол олж явсан боловч хаврын уран ирэхээс өмнө дуусч. Наран бийд гэдэг нь Хяргас нуурын хөвөө нутгийг өвөлд цас бараг тогтдоггүй учраас ингэж нэрлэжээ. Монголын цагаан сарыг дөнгөж өнгөрүүлээд хоол хүнс хайхаар гонгоо хідэн алд сур бүслээд одоогийн Малчин сумын нутаг тийш явжээ. Гэтэл замд нь нэгэн баян айлын нилээн их тэмээ тааралдаж гин. Буур орсон цаг учир гонгоо явган хүн болохоор тэмээнээс далд орж амжаагүй байтал орсон буур хурж ирж. Буур зам хөндлөн ирдэг учир гонгоо буцаад ирсэн мөрөөрөө алхаж явтал буур гүйцэж ирээд шөргөөж гин гонгоо хаа гэж хэлээд тохоогоор яварсан чинь айл гэр битүү дугуйлдан тойроо дахин ирж шөргөөгөөд цааш явуулахгүй төвөг учруулжээ. Хэдэн удаа шөргөөцөлдөж хэдэн алхам явж байснаа дахин ирж шөргөөхөт нь сармай дээрээс нь шүүрэн атгаж дотогшин дугтраад амаар нь газар өмхүүлэн хүзүүг нь хуг мушгиж гин. Нэгэнт хүний эзгүй малыг алсан учир цааш яваад хэрэггүй гэж бодоод буурыг өвчиж махыг нь нэвдэж хоёр хэсэг боож сэнж гарган хөлдөөгөөд сураар холбон мөрөн дээрээ тэгнүүлж хаяад буурыг толгойг нь нутаг руу нь харуулж тавиад гэрийн зүг алхажээ. Маргааш оройн гэртээ ойртож ирээд буурын эзэн мөрдөн хүн ирж магадгүй гэж бодоод зөвхөн 2 хоног чанаж идэх мах аваад бусдыг нь замынхаа баруун зүүн тийш дэрсэн дунд шидчихээд гэртээ харж гин. Хэд хоносны дараа буурын эзэн тэмээгээ эргэж үцтэл буур нь алга болсныг мэдээд сүргээ тойрон зам мөр хэрчиж явтал нэг их том монгол гутлын мөр гарсан байх ба тэр мөр чигээрээ зүүн тийш явж харин буурын мөр хүнд ойртож ирээд дахин холдоод тойруу хагас дугрыг мөр гарган дахин ирж золгоод байсан их хачин мөр байсныг үзээд мөрийг мушгин дагжээ. Хагас өртөө шахам яваад байтал буурын толгойг нутаг руу нь харуулan тавьсан ба гидс дотрыг нь цэвэрлэж асгсан өчүүхэн жаахан уул мөр үлдээснээс өөр юм байсангүй. Харин монгол гутлын мөр гарсаар цааш нь зүүн тийш нуурын хөвөө чиглэн явсан байжээ. Малчин эр карбин буутай сайн морьтой явсан учир буурыг нь нэтсэн хүнийг хойноос мөрдөн хөөхөр шийдэжээ. Тэр хүн миний буур
нас гүйдсэн ороо хангал хүн зуудаг нэр зартай улаан залаат буур байсан. Түүнийг алж идсэн хүн явган явж байгаа юм байна. Гэтэл энэ өвөл цаг хүн амьтангүй газар руу явчихсан байдаг нь бас ийг л хүн биш лав нөгөө мангас махчин гэдэг нь байж таарна гэж бодоод мөр алдалгүй дагсаар явтал нар орж цагаан гэгээтэй байтал элсний хаяанд нэгэн элсэн дов толгой мэт юмны тэнд утаа үзэгдэжээ. Дэрс түнгтэй голын сайр мэт газар очиж сайрыг гатлан нэгэн гүвэн дээр гарч ирвэл элсний хонхорт хар гэрийн цээж харагджээ. Гадаа нэрж төдийхэн зогсоод нохой хорио гэхэд нохой байхгүй гэж эмгэн настай өвтөр хүний сулхан дуу сонсогдож гин. Буурын эзэн ихэд гайхаж мориноосоо бууж тушаад бууга барьсаар гэрт тулж ирснэ. Ямар ч хүн байсан буу барьж гэрт ордог ёсгүй учир гэр дээр нь бууга тавиад оржээ. Бараг хөндөй шахам зайтай том ханхай бор гэрийн зүүн талд нэгэн настай эмэгтэй хүн том нэхийдэл нөмрөн хөлөө хучин хөвтөж байж. Өөр хүн байсангүй малчин хүн амар минь асуухад жирийн хүний журмаар минь тусаа асуул тэр эмэгтэй өндийж мөлхсөөр тулганы хажууд ирж утаа манарч байсан нурмыг үлээж хідэн нарийн харганд хугалж ноцоогоо зүүн тийш эргэж тавиур дээр байсан том ширмэн тогооны хагасаас дээгүүрхэн хайлуулсан цастай усыг солгоо гарынхаа эрхий хуруугаар хөмрүүлэн чимхэж тулга дээр нэржээ. Үүнийг хараад малчин гэр их айсан байна. Тэгээ танайх хэнийх гэж айлвэ гэж асуух. Тэр самгон манай хүүхдийн эцэг гэж байхгүй. Би нэгмүү дүүтэйгээ хоёул байдаг. Түүний гонгоо гэдэг юм гэжээ. Малчин гэр бодож хийгээд за нөгөөх баядын бүх гонгоо гэдэг хүн байдаг гэсэн. Тэр нь энэ айлвэж. Тэгвэл эн чинь мангас махчин биш асар чадaltaй бүх хүн байгаад миний буурыг эдсэн юм байж гэж бодоод сэтгэл нь онгой. За тэгээ танай дүү хайцсан юм бэ гэхэд төлөө түүж яваа одоо ирнэ гэжээ. Цасныхаа усыг хасаад баг шиг хар цай чанаж цайгаа ууталж байтал гадаа нүсэр их юм нурах шиг л болж удалгүй нэг сайхан гэр орж ирээд амар мэнд болоод галын зүүн ихэнд сууж цай ууж гин. Тэр хүн гадаа байгаа цандсан тарган мөр гэр дээр тавьсан бүү гэрт суугаа хүнийг бодоод лав буурын эзэн ирсэн хэрэг өөр хинч биш гэдгийг мэдсэн учраас дотроо зовж ангааж ирсэн хэл үггүй дув дугуй суусан байна. Буурын эзэн ам нээж аар сар нутагөөс өвлжөө бууц нилээд зүйл ярилцсны дараа би тэмээгээ эргэж явтал буур алга байсан. Мөр улыг хөөж яваа танайд ирлээ. Би бол бас хэдэн малтай шөнийн хоногтой хүн. Миний буурыг чи идчихэ. Миний буур бол хүн идэхээс биш хүн миний буурыг идэх гэж байхгүй. Иймд би чамаас буураа нэхэж төлөвлөх санаа бодол алга. Харин ганцхан миний буурыг чи алж идсэн ямар явдал болсныг сонсвол болох нь тэр гэжээ. Тэгэхээр нь гонгоо учир явдлаа тоочиж ярьж өгсөн. Тэгээд тэр гайхалтай бэр чадалтай эрийг магтаж хоёулаа дотн танилцаж хоноод маргааш явахын өмнө малчин ир. Чи бид хоёр одоо танилцлаа. Хавар уруу нүхтэй манайд очиж унаа хүсэг ав. Хоол ундаа дуусвал очиж авч бай гэж хэлжээ. Гонгоо тэр хүний гаргаж өгөөд за нэгэнд хэрэг цагаатсан болохоор махаа авч харьдаг хэрэг гэж хэлээд дэрсэн дундуур замаас хоёр тийш 20-30-аад алхам явж боож хөлдөөсөн махаа олж аваад сугандаа тэрэн авч явсан гэдэг. Гонгоо нэг жил баян худалдаачдад зарагдан ачаа барааг нь ачилцаж буулган явсаар зум болоход нутгийн захад гаргаж өгөөд салга болоход худалдаачид түүнд ацэг хөлс өгөх янзгүй гин. Гонгоогийн уур хурж ачаа барааг нь ийш тийш авч шидлэн эвдэж тараах дээрээ тулахад худалдаачид арга буюу аргадан чи унаа хөсөггүй яваа яаж их юм авч явж чадах вэ? Яах вэ энэ бараанаас даахыгаа аваад явдаа гэж. Гонгооч дуртай зөвшөөрөн хуй хуугаар дайлан даавуу хунзаар цай сав шуудагаар гурил будаа гээд 2-3 тэмээ ачаа болох барааг ялгаж баглан үүрээд баян худалдаачид юу ч хэлж чадалгүй дэмий ламаа бариад хоцорсон гэдэг. Гонгооч түүрдсэн шинжгүй алхасаар далд оржээ. Ийхүү бараагаа үүрж ая таваараа явсаар Улаангомын ойролцоо уулын ингэрт ирээд түр амарч буужээ. Энэ үед тэр хавьд гэр майхан бариулан хөдөөлж байсан дөрвөд далайхан гонгоог харчхаад ихэд сонирхон хүн явуулж дуудуулан авчираад учир байдлыг сонсоод хүч тэнхийг нь бишрэн ийм их юм үүрээд та ядарч яваа үздэй гэхэд гонгоо ядарч зовсон ч юм алгаа хантан минь харин хоол ундгүй л хэцүүдэж явандаа гэж үннээ хэлэхэд хан та манай энд хэд хоног амарч байгаад яв гэж гуйгаад бараа бологчтой хандан та нар энэ хүнд гэр бариулж суулган сайн хоол унд хийж өгч амраа гэж тушаажээ. Тэгээд гонгоо тэнд 2-3 хоног амарч тэнхирч аваад явах болоход нь дөрвөд далайхан ачааг ачих болон уналганд нь 2-3 тэмээ өгч хайр халамж үзүүлсэн гэд. Бас нэгэн өвөл хээр явж байтал олон тэмээ захлан байсан хар бур бутналснаа
Гонгоор үгүй. Ойртон ирээд шавд зогсноо шүдээ хаврын тастаж хахаар давтлав. Гонгоо хазаж таврахаас нь хамгаалан тойрч гүйж байгаад урд хоёр хөлийг нь давхар хамж унгаагаад хойдны хөлийг нь хүчлэн татаж авчран борибоор нь соёо шүдэнд нь тэглүүлж өрхөд яваад өгсөн байна. Нэг зун ховдын амбаны гэгдэх өлгийн наадамд дөрвүүд далайхан очиж наадахаар шийдэн барилдах бүхийн тухай яриа болжээ. Хантны шадар нэгэн манай 10 баядын нутагт нэг сайн бүх үйдээ. Даанч нас нь агчихсан юм гэхэд хан өө тийм гонгоо билүү. Тэгвэл чи түүнийг аваад иргээд хил дуулахтал гонгоо дуртай зөвшөөрч хан таалсан бол очлгүй яах вэ гэд явж очижээ. Тэгээд бусад бүхчүүдтэй хамт бэлтгэл хийж байгаад наадамд очиж гонгоо ховдын амбаны бүх гэж ямар хүн байгааг сэм сургуулвал барагтай мөр даадаггүй том биетэй тул тэмээн тэрэгтэй явах юм уу? Тэмээ унаж явдгаас тэмээн бурлаг гэж нэрлэгдэх болсон хүн байгааг сонсчээ. Тэгээд наадам маргааш эхлэнэ гэж байхад тэмээн бурлаг гэгч тэр лу тэрийг улаан уулын ингэрт хоёрыг духтуулан нийлүүлж бариулаад амарч байхад нь гонгоо байр байдлыг нь мэдхээр хурч очиж үүдэн талын герт ороход цаад герт нь том бүдүүн хүн урдаа цар дүүрэн мах тавьчихсан идэж сууснаа гонгоог харж дэрэгдээ байгаа ураанхай хүнд хандан тэр хүнд өг гэж байгаа бололтой гараад огтл нөгөө хүн махыг авчирч гонгоод өгчээ. Гонгоо шаанд чөмгийг өвчмөлжин ясыг мушгин хугалж чөмгийг сорж идээд ил байдлыг харсан ураанхай тэмээн бурлаг руу дөхөж очин энэ хүн л маргааш тантай барилдах бүгдэг шүү гэхэд өө энэ муу хөгшин юу шалах вэ гэмээн ер тоосон шинжгүй байна. Энэ үгийг сонссон гонгоогийн хор шар хөдлөн тэмээн бурлагт тэнхийгээ үзэж барилдах хүсэл давтан шүн бараг л зүүдэлж хонсон байна. Наадам чихэлж нэгийн даваанаас эхлээд алдар цолтой бөгчвөл ам учраагаа хайсаар аргагүй торгуудын тэмээн бурлаг 10 баядын гонгоо хоёр бүхийг торгуудын бүх барилдааны журмаар 3 удаа барилдуулах шийд гарч 2 бүх барилджээ. Гонгоо тэмээн бурлагийг 2 удаа унгаагаад сүүдийн барилдаанд харван дайран суйлж өргөөд сэр хүзүүгээр нь газар шидчихсэн чинь босож чадахгүй хөл гарн сарвалзан тийжилж байсан гэдэг. Тэгээд бүхийн түрүү авсан дөрвүүд далай хан амбанд хандан та бүхөө татаж аваач гэж ёжлон хэлээд инээхэд ховдын амбан уурсан гарн чичгэн төрүүлсэн бүхийн байд өгөхөөр бэлдэж байсан 50 лангийн юмбүүс илтээ гаансныхаа толгоогоор дэгээд нь татаж доош унгаж суусан гэдэг. Та илүү ихийг сонсохыг хүсвэл subscribe дараарай.